Энийг ингээ унаа явуул яадаг юм бол. Аа зүгжээтэй. Ямар сони юм бэ те. Яа. Өдөр явцаа. Гой юм үзүүлээ. Дээшээ гарах уу? Арай их нэм гарч ирлээ. Тэр хэдүүлээ ирэх газараа ирчлээ. Та хэдэд өнөөдөр харуулахыг хүссэн газар маань ерөнхийдөө бол Аз Европын зааг буюу Босфорын хоолыг харуулахыг хүссэн. За одоо хэдүүлээ яг байгаа газар одоо энэ бичлэг хийж байгаа газар болохоор Аз талтай. Бидний эсрэг талд Европ тал байна. За ерөнхийдөө Туркийн газар нутгийн 95% нь Аз талтай байдаг, 5% нь Европ талтай байдаг. За тэгээд энэ хүү хоёр одоо ТV-г холбогддог зүйл нь энэ хүү далай. Миний энэ ард харагдж байгаа гүүр болохоор Аз Европыг холбосон анхны гүүр. 1973 онд баригдсан далай тулгуургүй дүүжин гүүр байгаа. 1480 м орчмын урттай. Ийм сайхан гүүр байна. Тэгээд Аз Европыг холбогдох 3 гүүр байдаг. Тэгээд хамгийн ихнийх нь гүүрний хажууд ирсэн байна. Тэрөө 3 гүүрийг үзүүлэн гэвэл нэг бичлэгээр бол дуусахгүй. Тийм болохоор ихний гүүрээ л харуулъя гэж бодсон. Зөндөө салхитай болохоор ус ерөөсөө 50 байхгүй байна. Тэгээд мэдээж далайн ирэг учраас арал шиг жоох ууларх газар байгаа. Тэгээ өксөр уруу замаар их явна. Ер нь бол алхаж сурд. Өмнөх бичлэгтэр гэсэн хэлсэн. Алхаж сурдгаа гэдэг. Одоо хоол идэх гэж явж байна. Тэгээд тэр хоолнд орцгоё. Турк боломжны хоол сонирхолтой. Бүгд одоо энэ донор идчихээд хоёрсон дэше гараад террас руу. Жижиг кола авъя. За хоолой захиалчлаа. Манайх энэ арын террасыг харж ивэл маш гоё яваад. Хайдаг жаа. Тэгээ барилгын дээвэр дээр террас хийсэн. Хоол идэхээ сууж байна. Хоол ирчлээ тэгээд энэ дээр зөөнөр байна. Энэ болохоор гамбар маш гоё, зөөлхөн. Тэгээд мэдээж шинэ ногооны салаад, тарсан төмс. Тэгээд халуун ногоо, шинжөө. Сонгон байна. Би та хэдэд оромог хийж үзүүлээ заяа. Энэ бол Туркийн нөгөө шарсан донор. Туркийн алдартай донор байгаа.
гамбан дээр тавиад мэдээж баг зэрэг будаа тавиад тэгээд жоохон салаад тавьчихна. Энэ хоёр төмс тавьчих. Жоохон сонгон тавиад одоо харж ивэл ингээд огц хол болж байгаа. Энийг ороогоод баймаа гоё. Ийм юм хийдэг газар Монгол дээр бүр амар од бол. Тэгээ би хоолоо идэж гараад ирсэн. Та идэд бас алаг илүү ойроос харуулъя гэж бодоод ирсэн байлаа. Би ингээд стресстэй үедээ ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар жоохон бухимдсан үедээ тэгээд далайн ирэг дээр хурж ирээд гоё тайвширчдаг. Ягаад ч юм далайн хажууд амар гоё тайван байж чаддаг. Манайхан бүгдээрээ далайн өсөж байгаа хараа тайвширхаа гэж бодоод үзүүлж байгаа шүү. Би анх ирээд Стамбул хотод бол амар дурлж байсан. Яа тэгэхээр ийм гоё цаг агаартай, яг Монголтай адилхан. Одоо дээрэс нь урд өмнө харж байгаагүйгээр үнэхээр гоё харагдаж байна. Ягаад чи би та нарт яг бичлэг үзүүлээд влог хийгээд яваад эхэлсэн чи би өөрөө Стамбул хотод буцаад дурлах шиг боллоо. Тэгэн гэрэл далай тэр гүүрийг харж байгаа үнэхээр гоё. Яг л буцаад анх ирсэн мэдрэмж авч байна. Та эдтэй үзүүлэх дараагийн газар бол хуучны одоо Османы эзэнт гүрний үеийн одоо яг хотын одоо төв хэсэг болох тэг зэг дээр ирсэн байна. Манайхаар одоо Сүхбаатарын талбай гэдэг шиг. За энэ бол одоо яг хуучны Стамбул хуучин нийслэл байх үеийн төв зэг гэсэн. Бүгдээрээ одоо тэр сүм рүү орж үзцгээе. За бидний ирсэн байгаа сүм маань анх 1609-с 1616 онд баригдсан Туркийн одоо Османы эзэнт гүрний үеийн 1-р Ахметін зарилгаар баригдсан сүм байна. За энэ сүм маань ерөнхийдөө бол дотроо Цэнхэр өнгийн Эзеникийн одоо пилтагаар хийгдсэн одоо ийм чимэглэлтэй учраас Цэнхэр сүм гэдгээрээ бас алдартай. За тэгээд 6 одоо ийм цамхагтай. За энэ цамхаг маань дотроо тойрог шаттай дээшээ гараад хүн тухайн үед бол одоо дуу хоолой өсгөгч одоо ямар нэгэн спикер байгаагүй учраас тэр цамхаг дээр одоо оройд тэр гэрэлтэй байгаа хэсгүүд дээр гараад амин дээр одоо мөрөглөө уншдаг байсан байна. Одоо мөрөглийн оргил үеийн 5 дахь өдрийн яг их үдийн мөргөл байдаг байна. За тэрний ямар утгатай вэ гэхээр эдгээр бол одоо өдөрт 5 удаа мөрөгдөг. Тэгээд 5 дахь өдөр нь хамгийн их энергитэй үе гэж үзээд
5 дахь өдрийн их үдийн мөрөглөөр бүгд сүмдээ ирдэг байна. За тэгээд яг эд яг одоо баярын ёслолын үе ч юм уу эдний одоо шашны баярын үеэр энэ сүм маань доторхон дүүрээд гадаа энэ антик чулуун дээр бүгд ингээ хүмүүс өөрсдийнхөө хийвсэн зэр одоо ширдгийг дэвсээд мөрөглөө үлддэг ба. Бүгдээрээ дотгошоо орцгоё. Тэгээд гутлаа тайлж орох хэрэгтэй. Гутлаа барьсан байна. Сүмийн доторх хивсээр ерөнхийдөө бол газар нь дүүрэн. Яа сүм дотор ороод ирлээ. Сүм маань нэг юмэрхүү. Хаазыг харж байгаа. Яг мөрөглөө үеэр ороод ирсэн байна. Орой мөргөл хийж байна. Одоо 1600 оны бүтээн байгуулалтын дараа хаасны зураг муураг бас л чамд байгааз. Яа тэгээ ийм сайхан сүм байна. Хүмүүс бол одоо ингээ гутлаа тайлж орж ирээд мөрөглөө үлдчихэд гараа явдаг. За эмэгтэйчүүд маань заавал альчуур ерөнхийдөө бол ус, тохой, өвдгөө хаасан байх ёстой. Одоо энэ сүмийг ерөнхийдөө Туркид ирсэн хүн болгоо үзээд явдаг байгаа. За сүмөө үзээд гараад ирсэн. Одоо ингэсгээ гэрэл гоо явна. Ер нь өнөөдөр нэлээд явчлаа. Цагч орой болсон байна. Гэтэ минь хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.